Жил бүрийн наадмаар олон телевизийн камер талбайд гарч наадамч олон саад болдог талаар гомдол иргэдээс байнга ирдэг. Тиймээс Монголын телевизүүдийн холбооноос энэ жил 15 телевизийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж наадам дамжуулахар болсон байна. Шууд дамжуулалтын ерөнхий найруулагчаар НТВ телевизийн ерөнхий найруулагч тулга ажиллах юм. Телевизүүд шууд нэвтрүүлгийн нэг багтаа ажиллах талаар өнөөдөр албан ёсоор мэдээлэл өгсөн юм а. За энэ удаагийн шууд нэвтрүүлгийг нийтдээ өргөн нэвтрүүлгийн 15 телевиз хамтран багаа гаргахаар төлөвлөсөн. За шууд нэвтрүүлгийн ерөнхий найруулагчаар НТВ телевизийн ерөнхий найруулагч буюу On and Off-ийн тулга ажиллана. За мөн шууд нэвтрүүлгийн бас тайлбарлагч нар хүртэл бас сонгогдоод ажиллах энэ төлөвлөгөөгөө оруулсан байна. За мөн бас шууд нэвтрүүлэгтэй холбогдуулаад мэдээний сурвалжлах багийг яах вэ гэдэг асуудал гарна. За тэгэхээр энэ удаад яг л Олимп төв дэлхийн наадмын жишгээр телевизэд өөрсдөө наадмыг сурвалжлах мэдээний багаа бас гаргана. За ингэснээр телевизэд өөрсдийнхөө өнгө аяс бас шийдлээ хадгалж үлднэ гэж бид нэр үзсэн. Ер нь олон улсын чанартай тэмцээн наадмыг телевизүүд ийм байдлаар сурвалжилдаг учраас энэ жилийн наадмын дамжуулалт эмх цэгцтэй зохион байгуулалт сайтай болно хэмээн телевизийн удирдлагууд үзэж байна. Тэгэхээр морин дээр маш гомдол жилээс жиж ирж байгаа. Яагаад гэвэл дандаа телевизүүд бүгдээр үзүүлээд дандаа цээжний хэдэн морьтой хамт бүгдээр орчод араад нь арын морьтууд хаждаг гэсэн асуудал үүсдэг бол энэ жил бол техникийн хувьд энэ асуудлыг шийдвэрлэж байгаа. Тэгэхээр бол нямдаа захил ярих бах. Ер нь бол бүх морийг явц дунд нь бүгдийг иж бүрнээр нь сэтгэл хангалуун байхаар үзүүлэхээр ийм шийдэл гаргасан. Телевизүүдийн холбоо байгуулагдаад 40 жил болж байгаа. Энэ түүхэнд үндэсний их баяр наадмыг анх удаа шууд нэвтрүүлгийн нэг багтаагаар дамжуулах гэж байгаа нь энэ юм а. Тиймээс техникийн хувьд ч зохион байгуулалт өндөртэйгээр зохицуулсан талаар шууд дамжуулалтын техникийн асуудал хариуцсан нэм даваа мэдээлсэн юм а. Баяр наадмын хурдан морины комиссаас манайхыг бидэнтэй дэмжиж хамтан ажиллана. 4 машин гаргаж өгөхөр болсон. 4 машин гэдэг чинь цугаагаар ихний нэг машин цээжний 5 дуун дээр байдаг юм. Дараагийнх нь хойшлоод гэдэг. Ер нь хурдан морины уралдааныг аль болох үзэгчд, наадамчид, уяачдад хамгийн хүртээлтэй байхаар зохион байгуулж байгаа. Найруулагчаар нь ганц төмөр найруулагч ажиллана. Олон камерын удаашруулалттай наадамчид маань үндэсний бүхийнхээ барилдааныг сайхан хүлээж авч үзэх байхаа гэж бодож байгаа. Үзэгчдийн хувьд бүх телевизээр нэг дүрс гарна гэж ойлгож болохгүй гэдгийг онцлолоо. Шууд нэвтрүүлгийн багийнхан дүрсийг олон талаас нь бичнэ. Ингэхдээ тухайн телевиз аль дүрсийг сонгохоо өөрсдөө нюансаар шийднэ гэдгийг онцлсан юм а. Мөн телевизүүдийн сурвалжлах багийн сэтгүүлчдэд ч ажилдгаараа ажиллана. Гол нь наадмын нээлт, хаалт зэрэг албан ёсны арга хэмжээнд л телевизүүдийн нэгдсэн баг ажиллана гэдгийг тодтогч байна. Шууд дамжуулалтын нэгдсэн багт Eagle, SBN, TV5, TVS, 25 дугаар телевиз, TM, Star, Шин дэлхий, Эх орон, TV8, UBS, ETV, Монгол HD зэрэг телевизүүд ажил харуулжээ.